Орон улсын хоолойд дахин халдлага гарсны улмаас газарсах хэрэгцээр нурж болцошгүй байна. Европын удирдагчид НАТОгийн дээд уулзалтын үеэр Украинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Румын Молдовыг нэгтгэх тухай хуулийн төсөл Румын улсын парламентын доод танхимаар дэмжигджээ. Венесуэл улсад газар хөдлөлтийн улмаас амьд өгсөн хүмүүсийн тоо 230 татварлаа. Орамдрыг үзэгчтэй дэлхийд дахин дөрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За ойрт орондод галзахсах хэрэлцээ үргэлжилж байгаа ч гэлээ Орон улсын хоолойн нөхцөл байдал дахин хурцадлаа. За пүрэв гарагт буюу өчигдөр Оманы иргэн ойролцоо Орон улсын хоолоогоор явж байсан ачааны хөлөг онгоц Ираны хувьсгалт гвардийн товтлогоонд өртсөн гэж Америк нэгдсэн улсын талаас мэдээллээ. Энэхүү халдлагын улмаас хөлгийн удирдлагын хэсэг гэмтсэн ч гэлээ хүний амнаас бол эрсдэг байна. Орон улсын хоолой дахин олон улсын анхаарлын төвд энэ хэрэгээс болж орж байгаа юм. Орон улсын хоолойн дэлхийн хамгийн чухал эрчим хүчний тээврийн гарцын нэг дэлхийн газрын тосны далайн тээврийн бараг 20% нь энэхүү хоолойгоор дамжин өнгөрдөг. Иймээс энд гарсан альваа мөргөлдөөн дэлхийн газрын тосны үн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлдгөө гэдгийг өнгөрсөн 3 сарын хугацаанд дэлхийн нийт харсан байна. Тэгвэл Брент төрлийн газрын тосны үн нэг баррел нь $75 орчимд энэхүү халдлага болж байх үеэр хэлбэлцсэн байна. Энэ 7 хоногт урьдчилсан хэрэлцээр байгуулагдсан сургаар төрх хугацаанд $72 хүртэл буураад байсан. Дайнаас өмнөх түвшинд хамгийн их ойрцсон үзүүлэлт болоод байсан юм. Хөлөг онгоц руу халдлага босны гарсны дараагаар нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын далайн байгууллага Персийн болонд гацсан ус онгоцуудыг аюулгүй гаргах ажиллагаагаа төрх хугацаанд зогсоолоо. Энэхүү байгууллага нь аюулгүй байдлын баталгааг дахин үнэлж дүнсний дараагаар ажиллагаагаа сэргээхээр болсон гэж байна. Галзахсах хэрэлцээ эхэлснээс хойш Орон улсын хоолойгоор дамжин өнгөрөх ус онгоцны тоо аажмаар нэмэгдэж байсан. Өнгөрсөн 7 хоногт 125 хөлөг энэхүү хоолойгоор нэвтэрсэн байгаа нь дайн эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэнд тооцогдож байгаа юм. Гэсэн ч энэ удаагийн халдлага бүс нутгийн аюулгүй байдал бүрэн тогтворжоогүй. Америк нэгдсэн улс болон Иран улсын хоорондох энхийн хэлэлцээ эмзэг хിവэрэ байна гэдгийг дахин тодор харууллаа. Үүнээс гадна Орон улсын хоолойгоор дамжин өнгөрөх ус онгоцноос төлбөр авах тухай асуудал бас яригдж байгаа юм байна. Америк нэгдсэн улсын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио төлбөр авахыг бол эрс эсэргүүцнэ гэдгээ хэллээ. Омон улсын зүгээс Ирантай хамтран далайн хөдөлгөөнийг зохицуулах шинэ механизм байгуулж болно. Гэхдээ ямар нэгэн төлбөр авах төлөвлөгөө одоогийн байдлаар бол байхгүй байна гэсэн. Харин Ираны талаас энэ асуудлаар эцсийн байр суурь илэрхийлээгүй байгаа. Цаашдын альва ямар нэгэн тогтолцоог Омон улстай хамтран тодорхойлно гэхээс хэтрэг байна. Европын томоохон 5 улсын удирдагчид эх 7 дугаар сард болох Турк улсын Анкара хотод болох НАТОгийн дээд хэмжээний уулзалтаар Украин улсад үргэлжлүүлэн тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлнэ гэдгээ өнөөдөр Берлинд болсон уулзалтын үеэр тохирсон болохоо хэллээ. Энэхүү уулзалтанд Герман, Франц, Их Британи, Итали, Польш улсын төрийн тэргүүнүүд оролцсон. Мөн НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рүте захимаар холбогдож оролцсон байна. Уулзалтын дараагаар Герман улсын канцлер Фридрих Мерц Орос улбаны улсад хүргэх бидний гол мессеж бол Украин ганцаараа биш, Украин хүчтэй хിവэрэ байгаа гэсэн. Мөн төрийн тэргүүдийн хамтарсан мэдэгдэлд Украиныг цэрэг, эдийн засаг, эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна. Тухайлбал Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх, Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах, мөн Оросын төрөмгийллийг тогтоон барихад шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлэхээр тохиролцсон гэсэн байна. Фридрих Мерцийн хэлж байгаагаар Анкарад болох НАТОгийн дээд хэмжээний уулзалт нь Европ болон Америк нэгдсэн улсын эв нэгдлийг дэлхийн нийтэд дахин харуулсан чухал арга хэмжээ болно гэж тодорхойлж байна. Мөн Берлийн уулзалтын үр дүнг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд танилцуулна гэлээ. НАТОгийн уулзалтаар Орон улсын хоолойн асуудалч гэсэн яригдахаар байгаа. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Итали улсын ерөнхий сайд Жоржо Мелони нар Европын орнууд Орон улсын хоолойн аюулгүй байдлыг сахиулахтай холбоотой хамтарсан цэргийн ажиллагаанд оролцох саналтай байгаа гэсэн.
Гэхдээ үүнээс өмнө Америк нэгдсэн улс болон Иран улс байгуулсан санал бичгийн хэрэгжилтийг ахиулж цөмийн хяналт шалгалт зарцаасан хөрөнгийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрэх шаардлагатай гэсэн шаардлага бол тавьж байгаа юм байна. Уулзалт болж байх үеэр Оросын нутаг дэвсгэр болон Кремэд дроны томоохон цохилтууд хийсэн байна. Кремийн захирагч Сергейн мэдээлж байгаагаар шөнийн довтлооны улмаас 2 хүн амиа алдаж 2 хүн ширхэгдсэн байна. Брянск мужид 2, Белград мужид 1 хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдээллээ. Орос улбаны улсын батлан хамгаалах яамны зүгээс нэг шөнийн дотор Украины 269 дроныг устгасан гэж байна. Краснодарын хязгаарт дроны үлдэгдэл газрын тосны агуулгад унаж галгарсан байна. Румын улсын парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим Молдов улстай нэгдэх асуудлыг тусгасан хуулийн төслийг хэлэлцүүлэх санал хураалт гүйгээр автоматар баталсан байна. Төсөлд үндсэн хуулийн дагуу олгогдсон 45 хоногийн хугацаанд парламентд хэлцэж хамжаагүй учраас чимээгүй батлагдсан буюу автоматар доод танхимыг бол давсан байгаа юм. Тэгвэл хуулийн төсөлд юу тусгасан байгаа вэ тухайд төслийг анхандаа бол хэд барууны үнсэрхэг үзэлтэй SOS Romania нам 4-р сард өргөн барьсан юм байна. Хэрвээ эцэслэн батлагдаж чадах юм бол Румыны засгийн газар Молдовын эрх баригчтай хоёр улсын нэгдлийг хэрэгжүүлэх яаралтай хэлэлцээг эхлүүлэх боломжтой болох юм. Намын хууль хүчин төгөлдөр болсны дараагаар Молдовын засгийн газар, Америк нэгдсэн улс, НАТО, нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудад албан ёсоор мэдэгдэнэ гэж төсөлд тусгасан байна. Түүнчлэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны зөвлөгөөний 1975 оны Хельсинкийн эцсийн актанд тулгуурлан улсын хил хязгаарыг энхийн болон дипломат замаар өөрчлөх боломжтой гэсэн зарчмыг баримталж байгаа гэсэн байна. Гэхдээ хууль хараахан хүчин төгөлдөр болж болоог байгаа. Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн зарчимтай зөрчилдөж болцсошгүй гэж болгоомжилж байгаа талууд байна. Үүнээс гадна хууль зүйн болон хүний эрхийн байнгын хороод мөн сөрөг санал гаргасан байна. Одоо энэ хүү төслийг парламентын дээд танхим буюу Сенат хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Сенат зөвшөөрсөний дараа л хууль хүчин төгөлдөр болох боломжтой гэсэн. Энэ хүү хууль нь 2023 онд Румын улсын зүгээс ижил төстэй хуулийн төслийг Сенатаараа буцааж байсан түүхтэй гэдгийг сануулгын зүйтэй. Энэ удаагийн хуулийн төсөл доод танхимыг давсны дараагаар Молдовын ерөнхийлөгч болсон Игор Додон Румыныг нутаг дэвсгэрийн тэлэлтийн бодлого явуулж байна гэж шүүмжлээд амжлаа. Харин Молдов улсын одоогийн ерөнхийлөгч Май Санду өмнө нь Румын улстай нэгдэх асуудал нь Европын холбоонд элсэх үйл явцыг нь хурцсаж болно гэдгийг хэлж байсан байна. Гэхдээ ийм шийдвэрийг зөвхөн иргэд бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Иргэдийн байр суурь ямар байгаа вэ тухайд сүүлийн үеийн санал асуулгуудаар Молдов улсын иргэдийн 38% нь санал асуулга явуулах юм бол Румынтай нэгдэхийг дэмжинэ гэж хариулсан байна. Харин Румын улсын иргэдийн 72% нь хоёр улсыг нэгдэхийг дэмжихээ илэрхийлсэн байгаа юм. Өнөөсөл улсад дараалан 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй томоохон 2 газар хөдлөлтийн улмаас 235 хүн амиа алдаж 4300 гаруй хүнтэй шархтаад байна. Урах ажиллагаа яг одоо цаг хугацаатай уралдан үргэлжилж байгаа юм. Одоогоор нурангад дарагдсан хүмүүсийг эрен хайх ажиллагаанд дотоодын болон олон улсын аврагчид хамтран ажиллаж байна. Хамгийн их хохирол амссан Карибын тэнгисийн иргэд дагуух La Guaira мужид бол хамгийн их хохирол бүртгэгдсэн гэж байгаа. Дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар La Guaira мужид 100 гаруй барилга бүрэн нууж 70,000 гаруй өрх газар хөдлөлтийн улмаас шууд хохирол амсаад байгаа юм. Энэ хүү мужид Венесуэла улсын хамгийн том олон улсын бомбтоолон Симон Боливарын олон улсын нисэх буудал байрладаг эдийн засгийн маш чухал бүс гэж хэлж болно. Нийслэл Каракас хотод залгаа оршдог байна. Газар хөдлөлтийн улмаас нисэх буудлын барилга байгууламж гэмтсэн учраас төрөх хугацаанд үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байна. Үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дesi Родригес улс орон даяар онц байдал зарласан байна. Гамшигын дараахан дэлхийн олон улс орн Венесуэлд хүмүүнлэгийн болон аврах ажиллагааны дэмжлэг үзүүлнэ гэдгээ ээж дараалан мэдээлсэн. Тухайлбал Бразил, Канада, Мексик, Америк, Их Британи, Катар, Хятад, Орос зэрэг улсууд одоогийн байдлаар эрен хайх аврах баг, намын техник хэрэгсэл болон хүмүүнлэгийн тусламж илгээж байгаа юм. Намын нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс шуурхай ажиллагаанд нэгдээд байгаа гэлээ. Америк нэгдсэн улсын талаас ерөнхийлөгч Дональд Трампын эсэс цагаараа онцлогчтой цэргийн зориултын техник тусгай аврах багуудыг дайчилж $200 сая тусламж үзүүлэхээр болсон гэдгийг өнөө өглөө зарласан байна.
Түүнчлэн Эл Салвадороос 188 аврагч 3 нисэх онгоцоор 50 тонн хүмүүлийн тусламж ихээсэн байна. Венесуэл улсад болж байгаа хоригийн тухайд Америк нэгдсэн улсад төвтэй эдийн засаг бодлогын судалгааны төвөөс Венесуэлд үзүүлж байгаа олон улсын хориг арга хэмжээг түрх хугацаанд цуцалж, гамшигын хор уршихыг даван туулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж олон улсад уриалж байна. Мөн Amnesty олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Каламарын зүгээс энэхүү газар хөдлөлт нь хүмүүлийн болон хүний эрхийн хямралыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна гэдгийг анхааруулжээ. Баруун Европ даяар хэд халалт тохиож Их Британи, Швейцар зэрэг улсуудад түүхэнд байгаагүй халуун 6 дугаар сар болж байна. Хэд халалтын улмаас хүмүүс амиа алдаж, цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, сургууль, соёлын байгууллагууд хүртэл үйл ажиллагаагаа төр зогсоохоос өөр аргагүй хүрээд байгаа юм. Их Британи болон Швейцараас гадна Франц улсын нийслэл Парис хотод өнгөрсөн 5 гарагт агаарын температур 40.9 хэмд хүрч 6 дугаар сарын бүх цаг үеийн дээд хэмийг бол шинчилсэн. Давгаар зогсохгүй пүрэв гарагт буюу өчигдөр 40 хэмд төгсөн байна. Их Британи улсын тухайд улсын баруун өмнөд хэсэгт 36.7 хэм хүрч тус улсын 6 дугаар сарын хамгийн халуун өдөр болж бүртгэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Английн өмнөд хэсэгт 3 дахь өдрөө дараалан хамгийн өндөр буюу улаан түвшний халууны сэрэмжлүүлгийг гаргасан байгаа нь анхны тохиолдол болж байгаа. Швейцар улсын тухайд 6 дугаар сард анх удаа агаарын температур 37 хэмийг давж, Базель хотод 38 хэм хүрсэн байгаа нь шинэ дээд рекорд. Мөн Герман, Австри, Итали, Чех зэрэг улс орнуудад ойрын өдрүүдэд хэд халалт үргэлжилнэ гэж цагуурчид анхааруулж байгаа. Халууны улмаас живж нас барсан хүмүүс нэмэгдэж байна. Франц улсын эрх баригчдын мэдээлснээр халуун ихснээс хойш сэрүүцгээр усанд орсон 48 хүн одоогийн байдлаар живж ямаа алдсан гэж байна. Мөн автомашинд халуунаас олж төвжигдсэн 3 бага насны хүүхэд амьнасаа алдсан байна. Германд өнгөрсөн 7 хоногоос хойш усанд тасалдаж нас орсон хүний тоо 20-оос давсан байна. Мөн Итали зөвхөн 5 гарагт гэхэд халалттай холбоотой 5 хүн нас барсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд энэхүү одоо ачаалал дийлэхгүй байна гэдгийг мөн хэлж байна. Парис хотын эмнэлгүүд халуунд зохиулсан болон шингэний дутагдалд орсон өвчтнүүдээр дүүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Франц болон Их Британи улсын засгийн газрууд иргэдийг өдрийн халуун цагт гадуур гарахгүй байх, ажлын цагийн хуваарь өөрчлөлгийг зөвлөсөн уриалсан байна. Парисын цагдаагийн газрын дарга Баасан гарагийн үдээс эхлэн нийтийн эзэмшлийн талбайд согтууруулах ундаа хэрэглэхийг мөн төрх хугацаанд хориглож байгаа гэдгийг зарлалаа. Мөн Парис хотын цагааргаа халуунд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь зөвхөн өндөр наснууд биш, харин өөрийгөө эрүүл гэж үзээд хэвийн амьдралаа үргэлжлүүлж байгаа 50-аас 70 насныхан болж байна гэдгийг анхааруулсан байна. Хөдөө аж ахуй болон эдийн засагт хохирол учирч эхлээд байгаа гэдгийг мөн дурдхан зүйтэй. Франц улсын хөдөө аж ахуй яам халууны улмаас үр тариа, мал аж ахуй, шувууны аж ахуй, хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэл буурч эхэлсэн гэдгийг мэдээлж байна. Ургац ихээр алдагдах юм бол хүнсний бүтээгдэхүүний үн өсөх эрсдэлтэй гэдг нь бол мэдээж. Итали улсад хэд халалтын улмаас барилга, газар тариалан хүргэлтийн салбарын нийт 1.5 сая орчим ажилтны эрүүл мэнд эрсдэлд ороод байгаа юм. Мөн хэд хэдэн бүс нутаг өдрийн хамгийн халуун цагт гадаа ажиллахыг хориглосон байна. Ажил зогсоох шаардлагатай болсон компаниудад ажилчдын цалингийн хувьд нэмшлиг үзүүлж байна гэдгээ зарлаж байгаа. Цагуурчдын тайлбарлаж байгаагаар энэхүү халууны давалгааг омега блок гэх дагаар мандлын тогтоц үүсгэсэн гэж тайлбарлаж байна. Энэ нөрөө халуун агаарыг тодорхой бүсэд удаан хугацаагаар төвжиж, хэвийн хэмжээнээс 18 хэм хүртэл өндөр температур үүсгэхийг хэлдэг юм. Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан байгууллагаас энэхүү халууны давалгааг уур амьсгалын өөрчлөлтийн маш тод жишээ гэж тодорхойлж байна. Мөн World Weather Attribution олон улсын эрдэмтдийн бүлгийн шинэ судалгаагаар энэ удаагийн халууны давалгаа нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, үгүй бол бараг тохиолдох боломжгүй хэд халалт байна гэж дүгнэж байна. Судалгаанд дурдсанаар Европын энэ удаагийн халуун нь түүхэнд хамгийн хүчтэй халууны давалгаа болсон. Мөн судалгаанд хамрагдсан Европын 800 гаруй хотын 45% нь хамгийн халуун 6 дугаар сарыг үзэж байна гэсэн ийм судалгаа гарсан байгаа юм. Хөтөлбөр үргэлжилж байна. Хөргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг давчаар багслан өргөе.
Австрали улсад 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглосон хууль хэрэгжээд 6 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч хүүхдүүдийн 80% нь эдгээр платформуудыг ашигласаар байгааг судалгаа харуулжээ. Ньюкаслийн их сургуулийн судалгаагаар хориг нь хүүхдүүдийн хэрэглээнд бодиттой өөрчлөлт авчирсан гэх хангалттай нотлохоо илрээгүй байна. Австралийн засгийн газар сошиал медиа компаниудыг хоригийг хэрэгжүүлэхэд системтэйгээр алдаа гаргасан гэж буруутгаж байна. Эрх баригчид хоригт хамрагдсан 10 платформын 5-д шалгалт явуулж байгаа бөгөөд хүүхдүүд төрсэн огноогоо үнэн зөв оруулсан ч систем нь тэднийг үргэлжлүүлэн ашиглах боломж олгосон олон тохиолдол илэрсэн байна. Хэрвээ компаниудыг буруутай гэж үзэх юм бол 49.5 сая Австрали доллар хүртэлх торгуул ногдуулах боломжтой юм. Багийн эмийн арлуудад амарч байсан 12 настай Америк нэгдсэн улсын иргэн 12 настай хүү акулын дайралтанд өртсөн байна. Хүүгийн биеийн байдал нь одоогийн байдлаар доктортой. Хүү Эксума арлуудын Stanley K арлын эрэг очимд сэлж байх үед акул дайрсан юм байна. Ослын дараа түүнийг заваар Багамын хамгийн том арал болох New Providence руу хүргэж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Албаныхан ямар төрлийн акул дайрсан талаар одоогоор мэдээлэлгүй байна. Хэргийн шалтгаан болон нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ. Дубайд найз залуугаа хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Их Британи улсын 23 настай TikTok инфлюенсер Брүүк Жорж буруутай тогтоогдох юм бол цаазын ял сонсож болзошгүй байна. Тэрээр хамтрагчийнхаа хүчирхийллээс өөрийгөө хамгаалах зорилгоор хутга хэрэгэлсэн гэж мэдүүлсэн байна. Тэтэйн Дубай байгууллага энэ хэргийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд авч үзэж түүнийг батлан даалтанд гаргахыг уриалж байна. Их Британи улсын гадаад хэргийн яамны зүгээс бүсгүйн болон түүний гэр бүлд консулын дэмжлэг үзүүлж байгаа гэдгээ мэдээллээ. Чех, Словак тэргүүтээ Европын холбооны 11 гишүүн улс метаны ялгарлыг бууруулах шинэ дүрмийн гол заалтуудын хэрэгжилтийг дор хаяж 3 жилээр хойшлуулахыг Европын комиссаас хүслээ. Тэд геополитикийн докторгүй нөхцөл байдалд энэ дүрмийг шууд мөрдүүлэх нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү асуудлыг Европын холбооны эрчим хүчний сайд нарын Люксембургт болох уулзалтаар хэлцэх юм байна. Тэгэлээсийн гадаад мэдээг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.